За өглөөний мэнд хамтдаа өглөөгөр амьд үгээр хөтөлбөрийнхаа цагийн төлөө залбирцгаая. Их эзэн бурхан минь таньда шинэ өглөө, шинэ өдрийг өгсөнд баярлалаа. Тэгээ энэ өдрийн өглөөгөр эзний үгээрийн цагийг эхнээс нь дуустал нь та хамт байж ариун сүнсээр дамжуулан удирдах үгээ биднэрт хэлж өгөж үгээрээ биднийг босгон байгуулж өгөөрэй гэж эзэн Есүс Христийн эрх мэдэлтэй нэрээр танд даатхан ерөөн гон залбирцгаалаа. Амен. За хамтдаа өнөөдөр үргэлжлүүлээд Яаков номноос суралцъя. За Яаков 1:9-11 дугаар ишлэлийг би энэс дуудъя. Баячууд ба ядуурл. Харин эгэл дорд ах トゥ үн өргөмжлөлдөө баян хүн дордохуйда сайрхгэ. Учир нь тэр өөс ногооны цэцэг мэт өнгөрнөө. Нар айгам халуунаар төөнөн гарч өвсийг гантаахад цэцэг нь унаж гой сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүнч замдаа тийхүү өргөдөх болно. Амен. За энд эгэл дорд ах トゥ нараа гэж гарч байна. За Яаковын хэлснээр тухайн үед зарц, боол, хоригдол тэгээ дорд гаралтай нэгэн ч юм уу эсвэл ямар нэгэн хүнд байдалд орсон хүмүүсийг хэлдэг гэсэн. За ийм хүнийг дэлхий дээрх байр суурь нь бол үнэндээ эгэл дорд байдаг. Харин итгэлээр дамжуулан түүний сүнсний байр суурь өндөр буюу сайн байх бөгөөд тэрээр үүгээрээ сайрах болно гэдгийг энд бас хэлж өгч байна. Тэр бол одоо Бурхны хүүхэд бөгөөд Христийн хамтран өв залгамжлагч нь болдог гэдэг хэлж өгсөн. Хэдийгээр дорд нэгэн хүн эзэн дээр ирээд сайн мэдээ сонсоод өөрчлөгдөх юм бол тэр хүн итгэлээрээ аврагдаж Бурхны үнцэнтэй нэгэн болдог, хүүхэд болдог гэдгийг бас энд. Тэгээд хүүхэд болоод зогсохгүй өв залгамжлагч нь болдог гэдгийг өгүүлж байна. За Ром 8:14-өөс үнийг бас тодруулж болно. За тэгээд дэлхийн амьдрал бол Бурхны хаанчлаас бол эрс ялгаатай байдаг гэдгийг энд бас зогсдөрдсөн. Тэгээд дэлхий дээр дорд үзэгдсэн хүмүүс маань Бурхны хаанчлалд ороод Бурхны хаан улсад бол өргөмжлөгдөх болно гэдгийг бас энд өгүүлж байна. За тэгээ баян хүний тухайд гарч. За баян гэдгээр энд баян чинээлэг итгэж ах トゥ хэлээд баян ах トゥ маань өөрсдийн баялгаар бол сайрхаж болохгүй. Учир нь түүний эд баялаг нь удахгүй одоо илэгдэж муутах болно. Түүний ажил төрөл нь мөнх биш бөгөөд цаг нь болоход өргөдөж үгүй болно. Тэгээ баян хүн эд баялгаа хурааж цуглуулахын оронд түүнээсээ ядууст өгч Христийн ажлын төлөө ашиглах хэрэгтэй гэдгийг өгүүлээд баян хүн өөрийн эд баялгийг өөрийнх гэж бас бодож болохгүй. Түүний эд хөрөнгө бол Бурхных юм шүү. Тэр өөрийгөө басамжлал дорд байр суурин дээр тавих хэрэгтэй бөгөөд тэгснээр тэр өөрийн баялгаар биш
Бурхнаар сайрах болно. Тэгэд хөрөнгө баялгаараа сайрах биш, харин Бурхны үгээр Бурхнаар сайрхаж байхыг энд бас хэлж анхааруулсан. За баян хүн гэж тэгвэл хинбэ? Газар болон өмч хөрөнгө эзэмшиж хэн боловч өөрийгөө баянд тооцох хэрэгтэй. Энд Яаков зөвхөн маш баян хүний тухай ач биш бага хэмжээний хөрөнгөтэй итгэгчийн тухай ч мөн ярьж байгаа юм аа. Ийм хүмүүс өөрсдөө баянд тооцох дургу байдаг. Тэгвэл энэ хүмүүс бол ядуу хүмүүсийн дэргэд бол баян хүмүүс юм шүү гэдгийг бол бас хэлж ойлгуулж байна. За тийм хүн бол одоо төр зургийн хамаа гэдгийг хэлж бас ойлгуулсан. Баян байна гэдэг бол төр зургийн асуудал. Өвс ногооны гандаж үгүй болдог адил тэр өмч хөрөнгө бол хизээ нэгэн цагт үгүй болдог юм аа. За тэгээ нар аагим халамд төөнөн гарч чадаа өвсийг гандаахад цэцэг нь унаад гой сайхан байдлаа алдаж устгагддаг шиг. Яг л үүнтэй адилхан баян хүн замдаа тийхүү эд хөрөнгө нь үгүй болж баян хүн өөрөө дуусгуулна гэдэг бас энд хэлж өгсөн. Тэгээ эд хөрөнгөнд өөрийнхөө эрхэм болгож тавих зүйлээс хойш тавьж гагцуу Бурхны зөвхт байдал болон хаанчлалын төлөө Бурхны нэгдүгээр тавьж Бурхны үгээр амьдрцгаая гэдэг энэ агуу зүйлсийг Яаков итгэж дагалдагч хүмүүстэй захиж хэлсэн энэ үгийг өнөөдөр хамтдаа суралцлаа. Эндээс бид бүхэн өнөөдрийн үгийн цагаараа ядуурлаа тэр баян хоосны ялгааг олж харлаа. Тэгээ мөн эд хөрөнгөнд бүх анхаарлаа зориулах биш. Бурхны зөвхт байдалд Бурхны үгэнд анхаарлаа хандуулдаг ийм итгэгч нар байхыг уриалж байна. Тэгээ хамтдаа энэ үгийнхаа цагийн төлөө залбирцгаая. Их эзэн минь таньда баярлалаа. Тэгээ өнөөдөр та биднэрт бас Яаков номоор дамжуулан Бурхны хаанчлалын төлөө, зөвхт байдлын төлөө хоёргүй сэтгэлээр явахыг сануулж эд хөрөнгө альва зүйлсээс бас хит их автахгүйгээр Бурхныхаа үгтэй хамт байж Бурхны зөвхт байдлын төлөө явахыг сануул хэлж Яаков номоор дамжуулан итгэлээр нь босгон байгуулж тэгээ үүсээрээ амьдрахыг биднэрт сануулж өгч байгаа эзэн Бурхан таньда баярлалаа. Төвөх алдар хүндэл магтаал нь эзэн танд байх болтугай. Энэ бүгдийг таны хайртай хүү Иесус Христийн нэрээр санаа нэгдэн гуйн залбирцгаалаа. Амен. Та биднийг эзэн ирээ.